За явж байна шүү дээ те. Тухайн нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа хүмүүс яаж хөгжүүлэх үү гэдгийг биднээс хэд дахин илүү мэднэ. Тэднэрээс очиход зүгээр суралцчихдаг байхгүй. Очихоор суралцсан шүү. Бүр айгүй мэрэн санаанууд гарна. Тийм учраас би яадгүй гэхээр архитекторудаа төлөвлөгч нараа битгий өрөөндөө суугаад бай. Битгий амьдралыг цонхоор хараад бай. Гутлаа шороо болтол, шавар болтол энэ байшин дундуур яв. Гэр хороол дундуур яв. Энэ орчныг хар. Яг энийг би өнөөдөр төлөвлөгчийн зүгээс би хэрвээ энд амьдарч ивэл би яаж өөрчилж болох вэ гэдэг өнцгөр хар. Тэгжээ чи өнөөдөр жинхэнэ мэрэгчлэн бол. За өртөө подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За би Уянгаа байна. Өнөөдрийн дугаараар барилгын инженер, хот төлөвлөгч энэ хоёр ихчийг урьж оролцуулаад байна. Бидний урилгыг хүлээж авч хүрэлцээрсэн маш их баярлалаа. За маш их баярлалаа. За тэгээд манай дугаарууд маань Зөөлөн хоттой хамтраад Зөөлөн хот фестивалийн хүрээнд цуврал дугаар явуулж байгаа. Тэгээд энэ хоёр ихч маань Зөөлөн хот фестивал дээр илтгэгчээр оролцсон. За тэгээд энэ завшааныг далиндуулаад бид нар бас Зөөлөн хот фестивалтай одоо ямар үзэл баримтлалаар нийлж авъя гэх зэрэг сонирхолтой харилцагыг бэлтгэхээр бэлдсэн байна. За тэгээд та өөрийгөө манай сонсогчдод товчхон танилцуулаач. За намайг их хоёр гэдэг. Тэгээд би бол Оросын холбооны улсад тухайн үеийн тий Оросд барилгын инженер, барилгын конструктор инженерээр төгсөж исэн. Тэгээд төгсөж ирээд би Улсын барилгын зургийн төвийн институтэд яг энэ чиглэлээрээ бүр техникч хийсэн одоо группийн ахлагч зургийн ерөнхий инженер хүртэл ажиллаж байгаа. Тэгээд дараа нь одоо яг тэр чиглэлээрээ барилга хот байгуулалтын комисс гэж засгийн газрын дэргэдэх байгууллага байсан. Тэнд яг энэ одоо бүтээц хариуцсан ерөнхий экспертээр ажиллаж агаад тэгээд тэр хугацаанд одоо ер нь яг энэ улс орны хэмжээнд энэ хот байгуулалт энэ бүс нутгийн хөгжил ер нь зураг төслийн асуудлыг хэрхэн яаж бид нэр одоо төлөвшүүлж ийж түүчээ болж явж ийж хөгжлийг одоо илүү гоё болгох вэ гэдэг тал дээр бас нэлээд харах тийм боломж гарсан гэж би боддгийг. Тэгээд тэр явж явах үед бол яг нөгөө юуны хуучин нөгөө нэг эдийн засгийн тогтолцооноос шинэ тогтолцоо руу шилжих тэр процесс яг явж ирсэн учраас бидний хувьд бол яг одоо тийм одоо өөрчлөлтүүдийг яаж хийх вэ? Яаж энэ бусад энэ одоо хөгжиж байгаа систем дээр энэ яаж явж ирсэн явдаг вэ? Бид энийг яаж нэг зөв явуулах вэ? Одоо энэ бол бидний хувьд маш хариуцлагатай үе ирлээ. Тийм учраас чи илүү юм унших хэрэгтэй, илүү юм одоо судлах хэрэгтэй. Тэгээ энэ чиглэлээр одоо яг одоо төр засгийн бодлогоор дамжуулан хүн амын амьдралын чанарыг сайжруулахад хэрхэн яаж ажиллаж болох вэ гэдэг юмар бас нэлээд тийм ажиллаж ирсэн үе гэж би боддгийн. Тэгээ энэ бол бас бидний хувьд айгүй аз жившантай үе байсан баг. Тэгээд одоо тэр үед ажиллаж байхад бид нар зургийн байгууллагуудыг ажлаа ажиллах, анхны тусгай зөвшөөрлүүдийг олгох. За тэгээд цаашдбал одоо улсын хэмжээний бодлогын стратегийн бичиг баримтуудыг боловсруулах ийм ажлууд гарч ирсэн. За тэгээд тэрний чинь цаана нөгөө хувийн хвшлийн байгууллагууд бий болоод ирсэн, зургийн байгууллагууд, барилгын байгууллагууд бүгдээрээ. Тэгэхээр энэ төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа яаж явах ёстой юм те? Яаж энэ хөгжилд энийг зөв одоо залах ёстой юм гэдэг чиглэлээр бас тодорхой хэмжээний бас ажлууд бол хийгдэж явж ирсэн л да. Тэгээд яг ингээд төрийн байгууллагад ажиллаж явж байгаа үед бол миний хариуцсан ажил дээр надад за одоо энэ хоёр чи орон сууцны асуудлыг хариуцнаа. Тэгээд одоо тухайн үед манай архитектор сайн эргээд хоёрд барилгач хүн байсан. Тэгээд сайр даг намайг за энэ хоёр чи орон сууцны асуудал хариуцсан чи би дарга би яаж хариуцах юм бэ? Эн чинь ямар санхүүжилт байхгүй юу ч байхгүй яхаа их юм гэдгсэн чинь чи зүгээр сайн судал тэгээд чи энийг хариуцах. Тэгэнгүүт л ингээд уншаад янз бүрийн ингээд үзээд ингээд ирэхээр ерөөсөө энэ өөрөө аюу том тогтолцоо байх хэрэгтэй юм байна. Улс орны амьдралын чанарыг хүн амынх нь ямар орон сууцнд амьдарч байгаагаар тэр төвшингээр нь бас тодорхой хэмжээгээр тодорхойлдог юм байна. Тэхийн тулд биднэрт аюу сайн санхүүгийн систем хэрэгтэй юм байна. Нөгөө талаар төлөвлөлтийн маш сайн бодлого хэрэгтэй юм байна гэсэн ийм одоо бүр уялдаа холбоотой юм гараад ирсэн. Тэгээ энэ чиглэлээрээ бид нар юу их өгсөн чинь хамгийн түрүүн бид нар улсын хэмжээнд төрийн бодлого хэрэгтэй юм байна. Хоёрдугаар хууль эрх зүйн тогтолцоо хэрэгтэй юм байна.
тэгээд энэ төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны аягүй зөв зохистой юм бий болохын хэрэгтэй байна гэд. Тэгээ одоо байгаа орон сууцныхаа зах зээлийг яаж одоо илүү одоо хөвчлөл рүү шилжүүлэх үү гэдэг. Ингээд яасан гэхээр Азийн хөгжлийн банктай тэр үе тохиролцоод төрөөс орон сууцны талаар баримтлах, орон сууцны тухай хууль, орон сууцыг хөвчлөх тухай хууль, дундын өмчлөлийн орон сууцны тухай хууль гэсэн 4 бичиг баримтан дээр одоо би орж ажиллаад тухайн үед ингээд гадны зөвлөхүүдтэй тэгээд ингээд бас дотоодын хүмүүстэйгээ нийлээд ажиллаад тэгээд энийг улсын хурлаар 97-99 онд баталсан байхгүй. Тэгээд энэ маань ингээд цаашаа явсан. За ингээд сөөхүүдийг байгуулсан. За дараа нь тэгээд нөгөө хөвчлийн асуудлууд явагдаад сөөхүүд байгуулагдаад за тэгээд дараа нь яасан гэхээр нөгөө санхүүгийн салбарыг бий болохгүй юм байна. Хоёрдугаар зах зээл дээр яг бэлэн баригдсан худалдан авах орон сууц байна уу? Ерөөсөө орон сууц барихаар байсан шүү дээ. 90-ад оноос хойш ямар ч орон сууц барихгүй. Өмнө баригдсан орон сууц бол гол төлөв одоо зөвлөлтийн тухайн үеийн зөвлөлт улсын тусламжаар баригдаад хүмүүс жагсаалтаар авдаг юм байсан. За ингээд хүрээд ирэхээр нөгөө орон сууц гэдэг юм чи ярихаар хот төлөвлөлтийн хот байгуулалтын айгүй том хэсэг байгаа байхгүй юу? Амын суурьшлийн хэсэг. Тэгэхээр энэ дээр яаж бид нар зөв зохистой энийг ажиллуулах вэ? Яаж энийг зөв төлөвлөх вэ? Санхүүгийн ямар зөв систем, схемийг бий болгох вэ? Энд иргэн яаж оролцох вэ? Төрийн яаж оролцох вэ? Хувийн хвшин яаж оролцох вэ? Төлөвлөгчд нь яаж оролцох вэ? Бусад оролцогч талууд нь яаж зөв бэжэж амьдралын чанарыг цаанд дэвшүүлэх вэ гэсэн ийм юм руу одоо орж ирсэн байхгүй. Тэгээд тэр орон сууцны одоо санхүүжилтийн төслийн урьдчилан төсөл нь явагдаад тэгээ яг төсөл нь ингээ эхлэнгүүт тэр төслийн бий өөрөө бас 5 жил удирдсан. Тэгээ удирдаад нэг талдаа бид нар Монгол улсад анх удаа орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо буюу ипотекийн зах зээлийг бий болгох арилжааны 5 банкаар дамжуулан орон сууцны зээлийг олгох тийм процессыг яг сэтэл даван болох ажлыг нөгөө талдаа иргэдийн оролцоотой бусад оролцогч талуудын оролцоотойгоор яаж амьдралын одоо амьдрах орчныг сайжруулах вэ? Өөрөөр хэлбэл суурьшсан хэсгүүдийг яаж сайжруулах вэ? Суурьшаагүй бүр шинэ одоо хорооллуудыг яаж одоо бид нар төлөвч хэрэгжүүлэх вэ гэдэг нэг талдаа 8 загвар буюу пайлот төслийг хэрэгжүүлсэн. Энэ хоёр юм шинэ нэг нь хот төлөвлөлтийн салбарт нөгөөх нь санхүүгийн салбарт хийж байгаа энэ хоёр шинэ одоо сектор девелопмент буюу салбарын хөгжлийн төслөөс учраас тэрийг хийхин тулд бүх оролцогч талуудад сургах одоо capacity building-ийн хэсгүүд бас явж ирсэн баг. Тэгэхээр энэ бол ингээд их тийм сонирхолтой эсвэл бид нар оролцсноороо бид нар өөрсдөө нөгөө нэг хийндээ суралцсан. Тэгээд айгүй гайхамшигтай сайн одоо нөгөө юунуудтай зөвлөхөдтэй ажиллаж ирсэн. Тэднэрээс одоо айгүй суралцаад одоо бас айгүй тийм азтай жавшаантай тийм үе байсан гэж хэлж болно тий. Таны ярианаас сонсоход нэг чухал зүйлийг шууд дамжуулмаар байна л да. Одоо манай подкастыг залуус ажил хийж байгаа залуус оюутан залуус их сонсдог. Бидний хандлага өнөөдрийн хүртэл ямар хөө байдлаар тогтож байгаа вэ гэхээр улс хувийн хвшил хамтын ажиллагаа гэдэг зүйлийг сургуульд ч бид нэр одоо номын сонсдоггүй тий ажил дээр гараад улсын тендер юм уу тий улсын ажил угаасаа л ийм явдаг штеп гэдэг ч юм уу бид нэр ингээд нэг хоёр зааг үсгчихэд байдаг. Гэтэл бид нар сүүлийн үед юу гэж хараад байгаа гэхээр иргэдийн оролцоо байгаад эндээс улсын бодлого хэрэгжээд тэгээд ингээд хамтын ажиллагааны үр дүнд хүрдэг юм байна гэд ингээд тэгэхээр таны одоо ажлын одоо гараа гэх юм уу тий энэ зүйл бол бидэд маш авааштай залуус маань бас энэ зүйлийг бодож байгаасаа гэж бодож байна. Улс хувийн хвшлийн хамтын ажиллагаа гэдэг тий. Тэгээд би таны одоо намтрыг ингээд багхан судалсан л та. Тэгээд хот төлөвлөлт рүү та ер нь яагаад ингэж яваад ирсэн бэ? Барилгын инженерээр төгсөөд хот төлөвлөлт таны одоо сэтгэлийг татсан тэр зүйл нь юу байсан бэ? Тэгэхээр би бол нөгөө нэгдүгürt өөрөө хотод өссөн тий. Тэгээд хотын одоо иргэн талаасаа тэгэхээр хот гэдгийг би юу гэж ойлгоо? Ер нь суурьшилыг юу гэж ойлгодгоо? Ерөөсө хүмүүс ба орчин байхгүй юу? Тий. Хүмүүс ба орчин ба хүмүүс гэсэн ийм л юм одоо ингээд хоёр тишээгээ урссан юм ойлголт байдаг юм болов уу гэж ингэж харсан. Тэгэхээр тэр орчин бий болгож байгаа нь хүмүүс тэр орчингоо бий болгохын тулд тэрний төлөө одоо явах хэрэгтэй тий. Тэгээд би жишээл ингээд бас нэг ингээд одоо миний яг энэ одоо ажиллаж явах хугацаанд миний өөрт ингээд нэг одоо лесенс лернд гэдэг юм уу тий сургамж болсон юм
юу гэхээр чи ямар ч мэрэгчлээ байж болно тий. Чи ямар ч мэрэгчлээ байж болно. Чи тухайн ямар нэг газар суурин газар чи амьдарч байгаа. Тэгэхээр чи тэр суурин газартаа нэгдүгээр чи өөрөө хот төлөвлөгч юм аа. Яг тэр нь заавал одоо ингээд нэг юм диплом авсан байна аваагүй хамаагүй. Тэгэхээр хүн өөрийнхөө амьдарч байгаа орчинд энийг сайжруулах юмсан, ингэчихсэн, энийг ингэчүүл болчих гээд ингээд захын хүн үг хэлнэ. Тэгээ захын хүн үг хэлдэг тэр хүмүүс өөрийн бодол санаатай байдаг тий. Тэгэхээр тэрийг бид нар яг энэ төлөвлөлтийн процент оруулж ирээд байх юм бол тэр айгүй чухал юм аа гэж. Нөгөө тэгүр юу гэхээр одоо ингээд энэ олон оролцогч талуудын хамтын ажиллагааны үр дүнд хотын амьдралын чанар сайжирна гэж. Гэтэл бид нар өдөө хүртэл яасан гэхээр ерөөсөө дандаа тус дэшээ явсан. Ирэх мэдлэлтэй хүмүүс нь яг өөрсдийнхөө ойлголтоор одоо хаусн дээр бол юу гэж ярьдаг, орон суусан дээр ихээр everyone is minor housing expert гэж ярьдаг байхгүй. Яг л хүн болгон яг өөрийн гэсэн ямар нэг орон байранд амьдардаг. Тийм болохоор шийдвэр гаргах төвшөнд амьдарч байгаа хүмүүс яг тэр шийдвэрийг гаргахдаа яг өөрийнхөө нөгөө харж байгаа өнцгөрөө яриад байдаг. Тэгэхээр бид нар professional гэдэг хүмүүс байдаг. Нэг профешнлуудын оролцоо аюулж байна. Хоёрдугаар professional буюу ирмэжлийн хүмүүсийн одоо байр суурийг тэнд тусгах. Нөгөөдөөр яг амьдарч байгаа амьдралын яг тэр нөгөө тухайн орчныг бүрдүүлж байгаа хүмүүсийн өөрсдийн дуу хоолой, өөрсдийн оролцоо аюулж байна. Тийм учраас энэ маш товчхоноор хэлэх юм бол нэгдүгээр бид мэрэгчлэтүүд өөрсдөө оролцуулж чадчихэв үү? Бид өөрсдөө оролцож чадчихэв үү? Тэгэхээр оролцуул сурыг гэдгийг би барах сүүлийн 20 жил ярьж байгаа байхгүй. Тэгээд яг мэдээч хэрэг ярьж байгаа гэхдээ нөгөө миний далаас яг баг байсан баг л та. Нөгөө тэгүр штэ аливаа юм өөр нэгэн цаг хугацаатай. Тэр цаг хугацаанд чинь тэр одоо ямар нэгэн санааг чинь үлгөөд авах масс хэр олон байна гэдгээс хамаарат тухайн үйл одоо дэлгэрэх үү, зөө явах уу, яах уу те одоо скейл ап болох уу гэдэг юм байна. Бид нар жишээлбэл 2005 онд би одоо архитектор, инженер, эдийн засагч бид нар ингээ хүмүүст нийлээд ерөөсөө бид нар иргэдийн оролцоотойгоор амьдрах орчин сайжруулах үйл ажиллагааг хийж үзье. Болохгүй л хаяа. Шууд хийж үзье. Тэгэхгүй бол нэстэ болохгүй байна гэдэг. Тэгээ бид нар ингээ нийлээд одоо хот байгуулалт мэдээ судалгааны төв гэдэг төрөмс байгуулсан байхгүй. Тэрийг байгуулах бүр сэтэл нь юунаас үүссэн бэ гэвэл хоёр юмнаас үүссэн. Нэгдүгээр 1997 онд би Таиландд Бангкокт Locust Housing гэдэг тийм нүүбийн сургалтанд сурсан байхгүй. Тэгээд сурж исэн чинь нэг эмэгтэй гарч ирснээр By People гэдэг ийм нэртэй жижиг newsletter үзүүлсэн бид нарт. Тэгээд By People for People гэх юм гэлтэй. Тэгсэн чинь ерөөсөө хүн чинь өөрөө бүх юмний суурь юм биш үү? Хүмүүс л идэвхтэй байгаад өөрийнхөө дуу хоолойг бусдад хүргэж чадах юм бол мөнгө нь байгаа засгийн газранд дэмждэг юм байна. Юу мэрэгчлийн одоо тухайн дизайныг хийдэг, тухайн юмыг хөгжүүлж чадах тэр мэрэгчлүүд нь бэлэн байдаг юм байна. Тэр дундаас те боломжийн одоо нэг хөрөнгө оруулалт хийгээд ашиг олох хувийн хвшлэн байж идэг юм байна. Тийм учраас хүмүүс өөрсдөө сэрээчээ. Хүмүүсийг өөрсдийн ингэж жоох юм одоо юм те нөгөө юм одоо мотиватэд болгооч гэдэг юмыг тэр хүн ярьсан байхгүй. Тэгээ тэр newsletter тэгээ тэр newsletter би хадгалсан байсан байхгүй. Тэгээ би ч нөгөө яамд ажиллаж байгаа шүү дээ нөгөө цаасаа барьсан. Тэгээ ажилласан чинь 2002 үлээдээ 3 оны үед юу яа 2 онд хаа. Тэгээд би нөгөө экспертүүдийн уулзалт өргөдөд Аз руу явсан байхгүй. Тэгээ явсан чинь нөгөө юмыг ярьж исэн эмэгтэй чинь гараад ирдэг байхгүй. Яг нөгөө тэгээ яриад бүр илүү бүр скейл ап болцсон өшөө гоё төвшөнд яриад тэгэл нөгөө By People гэдэг сэтгүүл чинь бүр аюу гоё болцоод би энэ амжирсан л энэ л даа ийм их юм байдаг ингээл. Тэгээ энэ бол ингээд өсвөлийнх нь хэдэн он. Тэгээ By People Housing нээш. Тэгээ нөгөө By People чи ярьдаг нөгөө тэр эмэгтэй одоо ингээд нүг долонч архитектор хүн л дээ. Тэгээд ингээд яагаад нөгөөдөгтэй чи уулзал нэвсэж гинт тухайн үед нөгөө яг нөгөө нэг загтансан газар нь ажиллах гэдэг шиг тэг шууд ягаал ажлынхын лугаа шууд мессеж хичээл. Окей. За хэдүүлээ Urban Development Resource Center гэж байгуулъя. Ерөөсөө байгуулъя. Хүний төлөө явъя. Болдгийм бай.
Монголчууд бол айгүй индивидуалны амьдардаг. Яг номад лайвсаа болоо тий. Тэгсэн ч гэсэн бид нэр суурин соёлд сурахын тулд бид нэр энийг заавал хийх ёстой юм байна. Тэгэхээр энийхий за намайг очиход төрийн босоод байгуулсан байгаа. Тамга тэмдэг авсан байгаа гэсэн чинь манайх айгүй их яа нэг болгоцсон байхгүй. Тэгээд бид нар чи анхныхаа тэр бүлгүүдээ Төв аймагт байгуулаад хийгсэн. Тэгэхээр нэг сэтэл нэг байхгүй. Нөгөө нэг сэтэл нь болохтой зэрэг одоо яг энэ нөгөө орон сууцны санхүүжилтийн төслийг хэрэгжүүлж явах үед бид нар гэр хорооллын дахин төлөлтийн юмнуудыг хийсэн байхгүй. Тэгээ хийгээ явж исэн чинь үнэхээр хашаанаасаа 2 метрийг холдуулчихад тэр хүний өнөөдрийн 5 саяын үнэтэй хашаа 50 сая үнэтэй болцохоор байхад хүмүүс тэрийг ойлгохгүй тэмцээдсэн байхгүй. Гэнэ ухаж исэн коопшн дотор ч орсон учраас зам тавих гэж шүү дээ. Ингээл замтай болчих юм бол угаасаа хашны чи үнэ ингээл яваад гэдэг байхгүй тий. Тэгэнгүүт нь тэрийг ойлгуулах гэж бас нэлээд цаг авсан. Тий. Тэгэхээр ерөөсөө хүмүүст ингээд ойлгуулах юм бол бэлтцсэн одоо өөрсдийнхөө өөрчлөлт гэдэг юмыг бэлтцсэн жижиг санаачлагыг өөрийнхөө орчинд хийцэн хүмүүстээр сая тэднэртэй төлөвлөлтийн асуудлыг сайжруулах асуудлыг ярих юм бол огт юу ч хийгээгүй сууж байгаа хүмүүстэй ярьснаас хэд дахин илүү юм байна гэдгийг ойлгосон байхгүй. Тийм учраас яг энэ чиглэлээр бид нар энийг байгуулсан. Тэгээд би зүгээр нэг юу яхад би чинь за тэр нэг бас нэг 90 хэдэн онд нэг юуны JICA-гийн шугамар одоо юуны орон сууцны тийм housing policy гэдэг ийм сургалтанд 3 сар суусан байхгүй. Тэгээд тэрэндээ сууж яхад Шинжүүкүгийн районыг төлөвлөсөн архитектор биднэрт яаж тэрийг хүмүүстэй хилцэл хийсэн тухай ярьж ирсэн. Тэгээд тэр ерөнхий архитектор нь. Тэгээд тэр хүн ирээд биднэрт ярихдаа юу гэхээр Шинжүүкүгийн төлөвлөлтийг хийхэд зөвхөн хүмүүстэй хилцэл хийхин тулд бид нар 5 жил болсон юм а гэж байгаа. Хэрвээ бид нар хүмүүстэй хилцэл хийгээгүй байсан бол магадгүй бид нар 15 жил тэр одоо тэр хүрэх төвшөндөө хүрэх байсан байж магадгүй. Тэгэхээр ер нь хүмүүстэй хилцэл хийгээд учир жанцсан гэн олно гэдэг бол аль тал нь нөгөө биенд болдог тий хождог юм сэсгэм рүү явдаг учраас гэх. Тэгээ яг хоо би зүгээр намайг энэ нөгөө иргэдийн оролцоотой төлөвлөх ер нь bottom up planning гэдэг имийг айгүй их сэтэл өгсөн юм бол нэгдүгээр тэр Японы тэр юу байсан. Хоёрдугаар би нөгөө Голландд очиод housing decentralization гэдэг тийм нөгөө postgraduate сургалт сурсан байхгүй юу? Курс сурсан. Тэгээд тэнд сурахад байна шүү дээ тий. Ерөөсө тэр бол миний өстө нөгөө change mind болгосон намайг бүр ингээд шууд totally өөрчилсөн байхгүй юу? Ерөөсө бид нар чинь нөгөө яг социализмын үед төрсэн нөгөө ингээл Пенрийн гишүүн, Эвлийн гишүүн тий одоо ингээл өстө ингээд явж идэг нөхдөдий бүр амар топ даун нэсэн хүмүүсийг шууд юм болгосон. Тэгээ тэнд чинь бид нар бүр action planning exercise гэдэг action planning exercise гэдэг бүр ингээд яг бүр ингээд бүр өөрсдөө бүр хоорондоо маргалдаал ингээд төлөвлөлтүүдээ хийгээл тэгэл нөгөө орон орны ингээд хүмүүс цуглчихсан. Тэгээ аюу гоё тийм юу гэс. Тэгээ тэр бол бүр миний бүр ингээд бүр totally change болсон байхгүй. Тэгээ тэрний дараа бид чинь 99 онд явсан байхгүй юу. 99 онд явж ирчээд би ирээд би нэг тэрүүгээр нэг юм одоо энэ соёлын бишээ энэ нөгөө мэдээллийн төв дотор нэг юм том форум болсон юм байна. Дандаа архитекторууд ихэнх хүн архитектор суугаад тэгээд тэр сургалтанд би яг энийг ярьсан байхгүй юу. General planning versus action planning гэдэг тийм юм ингээ ярьсан. Тэгээд тэрэн дээр ярихад тэнд байгаа хүмүүсийн 90% нь ер нь бол ясандаа баг унтсан ч гэж магадгүй. Тэгээд болоог байсан байхгүй цаг нь болоог байсан. Тэгээд би за окей те ингэ болоог байгаа юм байна. Тэгэл өнгөрчихсэн. Тэгээд жоохон харамсалтай яана юм маань ойлгосонгүй би гоё ярьж чадсангүй те гэж би бодчихсон байхгүй. Тэгээд тэр энэ бүх сэтлүүд бол ингээд ерөнхийдөө нөгөө ерөөсөө л энэ хүмүүсийг оролцуулах хэрэгтэй юм байна. За явж биш те тухайн нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа хүмүүс яаж хөгжүүлэх вэ гэдгийг биднээс хэд дахин илүү мэднэ. Тэднэрээс очиход зүгээр суралцчихдаг байхгүй. Очихоор суралцсан шүү. Бүр айгүй мэрэн санаанууд гарна. Тийм учраас би яадаг вэ гэхээр архитекторудаа төлөвлөгч нараа битгий өрөөндөө суугаад бай. Битгий амьдралыг цонхоор хараад бай. Гутлаа шороо болтол
шавар болтол энэ байшин дундуур яв, гэр хороол дундуур яв, энэ орчныг хар. Яг энийг би өнөөдөр төлөвлөгчийн зүгээс би хэрвээ энд амьдарч би яаж өөрчилж болох вэ гэдэг өнцгөр хар. Тэгжээ чи өнөөдөр жинхэнэ мэрэгчлэн бол. Тийм учраас мэрэгчлэн ямар нэгэн мэрэгчлэн бол заавал тухайн мэрэгчлийг эзэмшиж эдийн засгч вэ, архитекторч вэ, инженерч вэ, одоо хинч вэ те. Одоо уул уурхай инженерч хамаагүй. Тэр хүмүүс яаж энэ юм чи энэ мэрэгчлийг эзэмшсэн бол нийгмийн ажилтан гэдэг санааг өөртөө заавал толгойд асуулах хэрэгтэй. Social нөгөө responsibility нийгмийн хариуцлага чиний толгойд заавал зүв байж гэмээ чи мэрэгчл чинь одоо тэ юунд нийгэмд хэрэгцээтэй ийм одоо өргөөж өгсөн үйлдэл хийгдэх ёстой юм уу, үр дүн авчрах ёстой юм уу гэдгийг заавал бодож ёстой байхгүй. Тийм учраас одоо би энэ нөгөө хай ингээд тиймэрхүү залуучуудтай ярихдаа чи socially oriented тэ professional байх ёстой. Тэгжээ чи өнөөдөр аюул сайн мэрэгчлэн болно гэдэг. Тэгээ энэ яг энэ чиглэлд бидний Community Architects Network CAN гэдэг network байдаг байхгүй юу? Манай Азийн бүсийнхэнд. Тэгээ тэрэнд бас би ингээл энэ залуу архитекторууд за ингээл манай шүтээсийн багш нар эдрийг бас урьж оролцуулж барьж ирсэн тийм туршлага бол бий. Тэгээд тийм учраас одоо ер нь бол иргэдийн оролцоотой буюу ер нь энэ bottom up planning гэдэг юм дээр ерөөсөө бид нар багаас нь оюутнуудыг тийм мэрэгчлэнүүдийг тийм одоо залуу цагаас нь эхлээд сурч явах хугацаанаас нь эхлээд энийг оролцуулж байгаасаа. Тэгээд нөгөө шүтээс дээр нэг юм герман багш байсан юм аа нэг юм хтэй. Тэгээд тэр герман багш бол энийг аюу дэмждэг. Тэгээд тэр ихтер бас хамтраад өөрхөн бас тийм workshop хийгээд тэг хүүхдүүд бас ингээд ийш тийш нь яваа судалгаа эдэр хийлгэжсэн. За хэдэн онд үлээдээ бид нэр Францын оюутнууд Францын хэдэн багш нартайгаа шүтээсийн багш нартай ингээд бас Баянжаан сум дээр очиод яг ингээд яг нөгөө community planning гэдэг юмыг хүмүүс годамжууга яг нөгөө дэвсгэр зургаар бариад хаана юу байна гэдгийг олж хардаг. Одоо community mapping гэж үүдэг шүү дээ. Тэгээд тэр ингээ аюу томоор ингээд суулгахад том заалан дээр ингээ бүх нөгөө планшетуудаа тавиад тэгээд дээрэс нь ингээ хараад ингээд явж исэн те. Дээрэс нь хараад тэр юм ингээд хийгээд одоо хаана хідэн жорлон байна. Хідэн одоо муусны нөх байна. Ямар юм бэ? Юус орчноо хүн мэддэг. Тэгэхээр иргэдийн оролцоон дээр хамгийн чухал юм юу гэхээр тухайн иргэд чи хашаан доторхоо мэдчих болно. Гэхдээ чи орчноо мэдэх ёстой юм аа. Тийм учраас уулын орой дээр гараад ирсэн юм шиг хараад өө манай орчин юм байна. Одоо бид нарт юу байна, юу байхгүй. Юу илүү байна. Юу байна гэдгээ улам хөгжүүл, юу байхгүй гэдэг дээрээ харин одоо бостой хамтарч ажиллана. Тэ? Тоёс сургууль байхгүй байна уу? Одоо тэр шугам сүлжээнд хангалтгүй байна уу? Автобусны зогсоол хангалтгүй байна уу? Тэгэхээр яг ийм хорооны энэ маппингийн юм дээр бас бид нар ажиллаж исэн. Азийн самтаа хамтраад тэгээд нэг хэд хэдэн хорооны яг ийм юу маппинг хийгээд туршилт маягаар хийгээд тэгээд дараа нь бас бие дагаад нэлээд олон хороонууд хийгдсэн гэж би ярьж исэн. Тэгвэл одоо бид нар яг тэрэн дээр бас эргэлтийг доороос нь оролцуулсан уу юу гэдэг нь сайн мэдэхгүй байгаа тийм. Тэгээ оролцоо гэдэг бол бид юу гэж ойлгох вэ гэхээр одоо ингэ дарганаар ингэ хүмүүсийг оруулж ирчээд урд нь ингээд яг ингэ дарга шиг ингэ суугаад тэгээ яхад нөгөө хүмүүс чинь даргаас үг сонсоод даргын үгийг юг бол тэгээд дотор сэтгэлдээ байсан баахан асуудлуудаа тухайн юм дээр дуудаа гэж яриад тэгээд нөгөө асуудлыг ингээ өнгөрөөчдөг. Гэтэл нэг талдаа оролцуулсан. Саналыг авсан. Гэтэл тэр санал яг тусагч нь үгүй юу? Тэр хүмүүс саналаа зөв тавьж өгсөн үгүй юу? Тэр нь хамтын санал байсан уу? Нэг хүний хувийн санал байсан уу? Гэх мэтлэг яг ийм айгүй юмуд байгаа байхгүй. Тийм учраас энэ зөөлөн хот гэдэг бол явж тэр зөөлөн одоо софтвер байхгүй юу? Тэгэхээр яг бид нар дандаа өдөө хүртэл дандаа physical development буюу хард тал руугаа явж зам хэрэгтэй, сургууль хэрэгтэй, байшин хэрэгтэй гэл дандаа мөнгө яриа явдаг. Гэтэл тэрний өмнө энэ soft skill-ийг хөгжүүлэхдээ одоо би бол зөөлөн хотын хамгийн цаад мөн чанар бол энэ байгаа байхгүй юу? Иргэн хүмүүсийн хоорондын харилцаа, төлөвлөгч нарын хоорондын харилцаа, оролцогчдын хоорондын харилцаа тий. Энэ одоо бүх талуудын энэ нөгөө нэг
зөв юм хий гэсэн тэр санаануудаа нийлдэг тэр харилцаа бол ерөөсөө үндсэн юм аа. Тэгээд бас энэ дээр салбар хоорондын харилцаа орж ирж байгаа. Их хоёрч манд бүр асуултууд юм ярихгүй юм яана. Гэхдээ надад ийм сэтгэл төрлөө. Бидний асуумаар байгаа юм ч нэг байдаг юм байна. Та бүхний бидэнд дамжуулж хэлмээр байгаа агуулгач яг л уулздаг юм байна. Тэгээд иргэдийн оролцоо гэдэг дээр л бидэд ингээд зөндөө олон дугаар дээр ярьсан. Иргэдийн оролцоог яаж нэмэгдүүлэх вэ? Та одоо таны туршлагаар бол 20 жилийн өмнөөс ярьж эхэлсэн байна тий. Тэгээд монголчууд арай бэлэн болоогүй юм байна гэд ингээд хоошсоо. Гэтэ одоо цаг нь болсон юм шиг мэддэг чинь ингээд. Тэгээд Зөөлөн хотын мөнгөө ихч маань ч гэсэн хэлжсэн Зөөлөн хот номын одоо хамгийн цаад агуулга бол ерөөс хүмүүсийг уулзуулах юм аа. Энэ бол хамгийн совч шийдэл юм аа гэж тий ингээд иргээд. Тэгээд бид хэдэд хамгийн дутагдж байгаа юм бол яг энэ хүмүүсийг яаж уулзуулах вэ? Тий. Яаж энэ бид нэг үзэл санаанд нэгдэж нэг газар цуглах вэ? Тий. Тэндээ яг асуудлаа яриад шийдэл олохгүйсэн ч гэсэн уулзч ярилцдаг баймаар байна тий. Тэгээд энэ хүрээнд Зөөлөн хот фестивал зөвхөн байгуулагдаж байгааг бол маш одоо олзуурхаж харж байгаа. Тэгээд Зөөлөн хот фестивал дээр зөвхөн мэрэгчлэтнүүд гэлтгүй иргэд ч гэсэн оролцоосоо гэж уриалмаар байгаа юм. Тэгээд энэ шалтгаанаас сая энэ хоёр ихчийг хэлсэнчлэн иргэдийн оролцоо одоо мэрэгчлэтнүүд нэг талд хичээгээд байгаа. Нөгөө талаас тэнд амьдарч байгаа иргэд юу хүсэж байгаа юм бэ тий. Юу хүсэж байгаа мэдхийн тулд иргэд эхлээд нэг хэсэг хугацаанд чадахчих хэрэгтэй бас болж байгаа юм тий. Хот гэж юу юм бэ? Бидний амьдралын чанар яавал дээшлэх юм бэ гэдгийг Зөөлөн хот шиг фестивал дээр ирээд мэдээлэл авч одоо мэрэгчлэтнүүдээс энгийн одоо яриа илтгэлүүдийн сонсч иж бас чадахчих юм аа гэдгийг дамжуулмаар байна. Тийм тэгээд би танаас ярианыхын хэлээд ингээд таны одоо ажлын намтрыг сонсоод Зөөлөн хот фестивалтай яагаад үзэл санаа нэгдсэн бэ гэдээ ингээд асууя гэж бодсон. Тэгээд та бас илтгэл тавина. Тэгээд залуус маань бас сонирхож иж магадгүй энэ хоёр их хичээлтгэлийг ирээд сонсё гэвэл та юуг одоо голчилж төлхөө одоо ярих вэ илтгэлтэй таны миний залуус тийм дуртай сэдв бол гэр хорооллохгүй. Тэг гэр хороолол яагаад гэхээр гэр хороол Азийн одоо бусад ийм нөгөө одоо төлөвлөлтгүй суурьшлуудаас ялгаатай нь юу гэхээр газартай. Холимог өрхийн нөгөө орлогын холимог бүтцтэй. Тийм учраас ингээд гэр хороол бол одоо миний одоо дуртай сэдв. Тэгээд гэр хороол бол тэр дотор байгаа хүмүүсийг идэвхжүүлж болдгийм үү гэхээр болдгийм билээ. Тэхийн тулд нэлийн цаг хугацаа хэрэгтэй. За цаг хугацаа гэхээр юу гэхээр хүмүүстэй ажиллах ажиллагаа гэдэг байхгүй юу? Тэр хүмүүсийг сонсож, хүмүүсийг нийлүүлнэ гэдэг бол өөрөө бас одоо бас нэлийн сонирхолтой ажил. Тэгэхээр бидний хувьд бол айгүй том скейл дээр том хэмжээгээр хийгээгүй ч гэсэн одоо үндсэндээ бараг 20 жижиг сум суурин газар тий хороо одоо юм дээр ажиллаж үтсэн л дээ. Тэгээ одоо ч гэсэн идэвхтэй байгаа манай бүлгүүд байгаа. Тэгэхээр би энэ дээр бол одоо би өөрөө нэг ухаантай биш. Би түрүүний тэр Азийн хотуудаас санаачл юу байгаад туршлага судлаад тэгээд одоо хуримтлалын бүлэг гэж байгуулъя гэж үтсэн байхгүй. Тэгэхээр хуримтлал гэдэг бол хүмүүс жижиг хэмжээний амьдралд нь ямар ч одоо тийм айхтар нөлөө үзүүлэхгүй одоо хармад 50 төгрөг 100 төгрөг байж болно шүү дээ. Тэр мөнгөө өдөр бүр 100 төгрөг. Нэг бол 7 хоног болгон 500 төгрөг 300 төгрөг ч юм уу цуглуулаад тэр цуглуулж явах явцдаа тэр мөнгөө цуглуулад ахаар бид нар ч нийлээд амьдралаа ярьж эхэлдэг. Асуудлаа ярьж эхэлдэг. Гэхдээ энэ гудамжныхаа энэ булангийн хэсгийг нэг янзлчих юмгүй бол хүүхдүүд энэ талтраад байна. Гэхдээ энд нэг гэрэл тавьчих юм бол энд бас оройдоо зүгээр юм да тий. За энэ хавьд нэлээд шороо бужигнаад байна. Хэдүүлээ энийг нэг сайхан тэгшлээд энэ дээр нэг жоохон юу ячи зүлэг тарчиж гэдэг юм уу. Гэхдээ ер нь гудамжаа нэг сайхан моджуулчдаг юм билүү. Нөгөө дорчгоо хашаа нэг жаахан нурцсан байна. Тэрийг очиж цөмөрөө нийлээд янзлчих. Гэхдээ ер нь бүгдээрээ ижсүүд ингээ сайхан гой бодчих тий гэдэг ч юм уу. Тэгээд ингээд ийм хөөрхөн жижиг санаачлагууд дундаас нь гараад идэг. Тэрийг өөрснөө ингээд жижигээр хийгээд ирдэг.
Тэгээд тэр бүлэг ингээд бий болно гэдэг чинь зохион байгуулалтанд оруулдаг. Өдөр болгон мөнгөө цуглуулсан мөнгөөрөө тэд нар бие биендээ тайлан тавина. Тэгээд бие биендээ зээлүүлнэ. Явсаран байгаад одоо манай зарим бүлгүүд нэг 20 гаруй сая төгрөгтэй болсон байгаа. Тэгээ нөгөө 20 гаруй сая төгрөгөөрөө бие биендээ зээл өгнө. Одоо ингээд хашаа байшингаа янзлан тий сүүлдээ сургалтын хүүхдийн төлбөр төлнө ч гэдэг юм уу тий гих мэтлэнгийн ингээд тэр мөнгө өөрөө дамжаад хүмүүсийн дундын хамтын ажиллагааны сэтэл болоод тэгээ тэр мөнгөөрөө дамжаад цөмөөрөө харилцсан итгэлцэл харилцсан эрсдлээ хүлээдэг харилцсан санал санаачлагаа гаргаад тэрийг хэрэгжүүлдэг за тэгээд нийлээд хамт олон болоод баяраа тэмдэглэдэг хүүхдүүдийн баяр за тэгээд одоо юу гэдэг ахмадын баяр тий одоо төрсөн өдрүүдэд тэмдэглэдэг юм. За ахмадууд бол нэлээд хөрхэн идэвхтэй гэдэг манай бүлгүүдэд. Тэгэл хашаа ногоо цагаан тарина нийлээд өөр газар ингээд ногоо цагаа тариа тэрийгэ борлуулдаг болчихно. Амжиргаагаа дээшлүүлдэг болчихно. Тэгээд ингээд яваад итлгүй энэ хүмүүс яваадах юм бол гээд тэгжээтэл төр засгийн байгууллагууд нөгөөдөлөө чи хүлийн зөвшөөрнө. Тэгжээтэл нөгөөдөл чинь өөрхөн жижигхэн юм одоо замын автан үйлдвэрлэж эхэлнэ. Нөгөө төрөө жижигхэн замын мам янзлаа тавьчихна тий. Гэхдээ ингээд яг ийм нийгмийн идэвхтэй хэсэг болоо явчихдаг. За ингэснээр яах вэ гэхээр нөгөө бусадтай хамтраад амьдрах орчноо сайжруулах, орон байраа сайжруулах, магадгүй бүлгийн зээл аваад тэр одоо дэд бүтсэнд холбогдох гэх мэтлэнгийн юм бэлтгэж эхэлдэг байхгүй. Тийм учраас одоо бид нар яг энэ бүлгээр дамжуулаад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх энэ ажлыг бол одоо 20 жил бид нар тэрний төлөө бол тодорхой хэмжээгээр одоо ороо явж байна. За энэ дээр бол одоо ингээд Азийн орон сууцны эрхийн эвсэл гэдэг байгууллагатай бид нар хамтраад том жижиг хүмүүсийн санаачилсан одоо бараг 160 орчим жижиг төслүүдийг бид нар хэрэгжүүлсэн. Тэгээ энэ хэрэгжүүлсэн юм нь өөрөө ингээд скейл ап болох ёстой. Тэгээ яг энүүгээр бас бид нар хөөрхөн жижигэн баримт кино жишээл түнхэлд бид нар $40,000 доллараар тэгээ одоо 17 айлын орон сууцны асуудлыг 2 сарын дотор хэрэгжүүлсэн баримт кино одоо энэ жишээлэл байж байгаа тий. Тэгээд ер нь бол яг ингээд хүмүүсийг ингээд идэвхжүүлэх юм бол айгүй хөөрхөн ингээд юм яадаг. За тэгээд одоо яагаад бас ингээ асуудлыг өөрсдөр нь тодорхойлуулах арга бол аюул чухал байдаг. Ингээ гэр хороолт ингээ явчихчод за та нарт ямар асуудал вэ гэхээр энэ 20 юм хэлдэг байхгүй юу? За бохор байна, тэр хог ихтэй байна. За тэгээд хашаа байшин тэгж байна. Автобусны буудлын ойрхон байхгүй байна. За юу ч гэдгийг ингээл аюул олон юм ярина. Тэгжээд тэр болгоны бүгдээрнгийн тэр чинь хизээ болцсон. Хэр удаан үргэлжилсэн. Тэрний эзэн нь хийе тий одоо тэрийг шийдэх хүн хий ингээд яриа явахаар 10 тэр 20 одоо юмных нь 15 шахан өөрсдийнх нь өөртөө тэгвэл энэ 15 хөө бид нар юм нэрээ бид нар өөрчилж болох шүү дээ. Тэгвэл бид нар яаж өөрчлөх вэ гэхээр окей тэгвэл та нар ингээд гой бүлэг болоод ингээд жижигэр өөрчлөе. Тэгэнгүүт яах вэ нөгөөдөл чинь шууд ингээд бүр ханцуу шимлээд орчдөг. Тэгэхээр хүмүүсийг идэвхжүүлж чалаад тэр нөгөө одоо нөгөө change mindset гэж ярьдаг те тэгж чадхал юм бол ямар их хүч, ямар их санаачлаг, ямар их боломж тэнд байна вэ? Мөнгөний хэрэгцээгүй боломж байна. Тэгэхээр тэрийг би одоо олж харсан юм нэрхтээ ажиллаад. Яа тэгээд захамдууд бол ерөөсөө ингэж байгаа байхгүй бид нар одоо ингээд бүлэг болсноороо амьдрах орчиндөө нөлөөлөд амжиргаандаа бид нар нөлөөлсөн. Бид нар ахмадын зээлгнүүд тэтгэврийн зээл гэдэг юм бид нар мартцсан гэж байгаа байхгүй юу хөөрхөн тий. Гэх мэтлэнгийн нэг хүмүүсийн оюун санаанд хүртэл өөрчлөлт гардаг. Энэ амьдралдаа идэвхтэй сайн сайхан юмыг бодож амьдрна гэдэг бол бас нийгэмд аягүй чухал байхгүй юу. Тэгэхээр иймэрхүү одоо тийм нөлөө бас шууд болон шууд бас нөлөөлөл байдаг учраас иргэдийн оролцоо гэдгийг ерөөсөө энэ одоо энийгээ давлгаалаад хийж болох юм байна. Тэгээд 2010 онд биш үү манай яг энэ хэрэгжүүлсэн энэ арга хэмжээ юу гэдгийг жижиг төслүүд дээр Монгол улсын ерөнхийлөгч одоо хөдөө орон нутагт явж байхдаа үзээд энэ юу гэж юм болоод яагаад та нар ингээ өөрсдөө ингээ хийсэн гэсэн чинь нөгөөдөл чинь ингээ тэгсэн гэл ингээ ярьсан чинь энийг чимээгүйхэн
өөрсдийгөө хөгжүүлж байгаа, иргэд өөрсдөө хөгжүүлж байгаа амьдрах орчиндөө анхаарч байгаа энэ зүйлийг улсын хэмжээнд хөдөлгөөн болгоё гэд зарлаг гаргаад тэгээ биднэрт аягүй өөрхөн юм бас юм урмын үг хайрлж исэн байдгийг. Тэгээд яг нөгөө 2006 онд чинь одоо гэр хорооллын хөгжилд олон нийтийн оролцоо гэдэг одоо ийм анхны ийм юу хийжсэн нэгдсэн үндэсний байгууллага засгийн газартай хамтраад ийм одоо үндэсний чуулган 3 өдөр хийсэн 2006 оны 10 сард. Тэгээ энд бол ингээд яг энэ хуримтлын бүлэг шиг яг ийм Азийн орнууд, Герман одоо тэг Япон, за тэгэл Азийн бусад зүүн өмнөд Азийн орнууд нэгдсэн үндэсний байгууллага UNDP, UNESCO гэл ингээд зөндөө олон орны төлөөлөгчд ирээд тэр мөнгөний болохоор би тэндээс нас босгоод тэгээд ингээд Монгол улсад байгаа тухайн үед иргэдийн үүсгэл санаачлахаар бий болсон нөхөрлөл, эйлэл, бүлэг, хоршоолол юу гэдгийг нэртэй бүх одоо юмнуудыг судлаад бүгдийг оролцуулсан. Бүгдийг оролцуулсан арга хэмжээ 3 өдөр зохион байгуулсан. Энэ дээр бол нэгдсэн үндэсний байгууллага, UNESCO, UNDP биднэрт бол бас дэмжлэг үзүүлсэн. Засгийн газар бас дэмжлэг үзүүлж биднэрт орон байр маягаар ингээд тусламж үзүүлээд тэгэд ийм гоё арга хэмжээ хийжсэн байхгүй. Тэгээ тухайн үед бол энийг ингээд дараа нь ингээд хийгээч та одоо энийг хийхгүй мүү тэргээ ярьжсэн. Би тэгээ зүгээр одоо мөнгөн чимэг болон одоо та нарт баярлж байгаа юм юу гэхээр Зөөлөн хот гэдэг энэ гайхамшигтай номын одоо ачаар тэгээ энэ одоо залуучуудын санаачлагаар бидний одоо 20 жилийн өмнө бодоод ингээд дэлгэрүүлэх гээд ингээд чадан явж исэн юм маань энэ олон одоо шинэ сайхан залуу болсон хүчин хүмүүс одоо та нар ингээд гарч ирээд энийг хөгжүүлэх гээд хийж байгаа нь баг манай энийг дараагийн одоо нэг гоё арга хэмжээ юм шиг надад зүгээр хувьдаа тийм мэдрэмж өгсөд тэгээ би аюу талархалтайгаар хүлээж авсан. Тийм учраас би зүгээр л ерөөсөө иргэдийг оролцуулдаг миний өнгөрсөн хугацаанд хийсэн юмараа л би маш товчхон 7 минутанд ярихыг хичээх гэж байгаа. Тийм. Манай өртөө подкастын ч гэсэн ингээд нэг гэр хорооллын бүс дээр ямар гоо шийдлүүд хийж болох янз бүрийн воркшоп дээр оролцоод өрсөлдөөд ч юм ингээ үздэг. Тэгээ бид иргэдийн оролцоо чухлаа гэдэг ийм хариулт байсан ч гэсэн энийг цаашид яаж sustainable байлгах вэ? Яаж энэ хүмүүстэй ингээд мэдээж талхны мөнгө хэцүү байна, усаа авах хэцүү байна. Энэ бол амьдралын асуудлын хажуугаар яаж энэ хүмүүс идэвхтэй ийшээ ирэх вэ гэд бид нар хариулт нь олоог байхгүй. Тэгээд таны хэлж байгаагаар сая хуримтлын бүлэг үүсэх юм бол энд өөрөө ингээ хөдөлгөгч хүчин бий болоод маш олон асуудлыг шийдэж байна гэж юм. За тэгээд дээрэс нь одоо гэр хорооллын асуудал дээр юм байна. Дээрэс нь орон сууцны хэсэг дээр даас сөөхийн байвал одоо сөөх буюу сууж өмчлөгчтэй холбоог үүсгэхэд ингээд оролцсон. Янз бүрийн одоо иргэдийн бүлгэмүүдийг ингээд үүсгэсэн гэд ингээд ярьж байна. Энэ болгоно одоо ингээд бидний хайжсэн маш олон асуултуудыг та ингээд ажил болгоц ингээд байжсэн байгаа байхгүй тий. Одоо энэ дээр ингээд одоо 97 оны энэ гэхдээ дараагийнх нь гэсэн тий. By people, housing by people in Asia гэдэг ингээд savings and funds гэдэг энэ дээр ингээд хариулт нь байж байгаа байхгүй тий. Тэгээ бид яг ингээд одоо ингээд бас хот төлөвлөгч нар маань ингээд судлаад өөр ямар арга замууд байна, өөр хотыг ингээд зөөлөн аргаар цааш давж явах ямар арга замууд байна гэдэг ингээд судалж байгаа ч гэсэн манай Улаанбаатарын хувьд бид нар яг одоо энэ дээрээ л маш том алхам хийх хэрэгтэй юм шиг ингээд харагдаж байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар магадгүй Токиод өрсөлдөх биш, Бээжинт өрсөлдөх биш тий. Өөрийн гэсэн бидэрт яг одоо юу хэрэгтэй вэ гэдг нь бол яг энэ ширэн дээр байгаа юм шиг надад санагдлаа. Тэгээд энийг бүр л олон хүнд юу ярил чамаг юм ярил асуулт. Үнэхээр гоё тий. Миний бэлдсэн асуултууд бол энэ агуулгын хажууд болж болчихно үнэхээр. Надад чи би дахиад нэг юм хэлчихв. Хараа бид нар бас ингэсэн байхгүй юу? Одоо ингэж байна штэ. Одоо манай бодмол миний гэдэг юм цогцол юм юу ньюслетер гаргажсэн байхгүй би. Тий. Тэгээ энэ дээр штэ тий ингэж жишээлбэл хүүхдүүд одоо бид нар залуу хойч үетэй аягүй сайжлах хэрэгтэй байхгүй иргэдийн оролцоог ярьж байгаа юм тий. Тэгэхээр мэдээч хэрэг нөгөө нэг одоо ахын дуутай бити ярих гэсэн үг биш л дээ. Мэдээж бүгдээрээ ярина штэ. Гэхдээ ирээдүйн хотын иргэд өнөөдөр
идэвхтэй байж энэний суур ойлголтыг авахгүй болохгүй шүү дээ. Тийм учраас яг бид нар биш энэ одоо хэдэн он 2006 онд биш дээ би цэцэрлэгийн нас сургуулийн бага анги, дунд анги, ахлах анги гээд зургийн уралдаан, гар зургийн уралдаан, фото зургийн уралдаан, зохион бичлэгийн уралдаан, бага анги, дунд анги, ахлах анги гээд ийм юм хийсэн баг. Залуу үе хүүхдүүд гэр хорооллын хөгжлийг, хотын орчныхоо өөрчлөлтийг ямар нүдээр яаж хардгийг. Гэхдээ тэгсэн чинь бүр гайхамшигтай гоё юм болсон байхгүй юу? Энд одоо ингээд бүгдээрээ энийг зарим хэсгээс нь аваад ингээд томруулаад харуулж байгаа тийм. Тэгээд биш үү? Одоо ингээд яг ингээд нэг хүүхэд ингээд уулан дээрээс гараад ингээд харсан чинь энэ талд нь айгүй гоё орон сууцны хорол, энэ талд нь утаа мутаатай ингээд зам бохор юм бийж байгаа. Тэгээд тэр хүүхэд ирээдүйд алийг хүсэж байгаа. Алийг өөрчлөх гээд байгаа тийм. Гээл гэдэг ч юм уу. Тэгээ энэ зохион бичлэгийн уралдаан дээр айгүй алдаатай мөртлөө айгүй ухаантай юм зөнтэй байна. Айгүй хөөрхөн. Тэгээ энэ одоо фото зургийн уралдаан гэлтэхэд ингээл энэ айгүй хөөрхөн ингээл нохоогоо дагуулал усаа барай явж байгаа юм. 4 настай хүүхэд. Энэ имээ тий ингээл имээ явж шít нохоогоо дагуулсан, усаа барьсан таягаад уралдуулаа. Тэгээ энэ бол яг нэг бодит амьдрал байхгүй юу? Тухайн гэр оролны. Тэгээ энэ хизээ нэгэн цагт энийг хинч мэдэхгүй өнгөрөн. Тэгэхээр энэ бол түүх нэгдүгürt, хоёрдугаарт өөрчлөлт гэдэг бол өөрөө дандаа ингээд цаг хугацаагаараа хэмжигдээд өөрчлөлтөө явж байдаг. Тэгэхээр бид нэр өнөөдөр энийг хичнээн жил одоо 50-60 жилийн өмнө хүн жорлон байсан одоо байсаар байна. Гэхдээ яагаад бид нэр өөрчилж чадахгүй юм бэ? Тэ? Одоо өөрчлөх цаг нь айл хэдийн болцсон байхгүй юу? Тийм учраас энд яг нэгдэх нь аягүй чухал. Нэгдэхийн тулд бид нэр яг хүмүүсийг идэвхжүүл ойлгуулах нь аягүй чухал аа. Энэ дээр бас манай оюутны Student Club гэдэг оюутнуудын клуб байгуулж ирсэн. За тэгээд хотын дарга нарын клуб байгуулж ирсэн би. Mayor's Club гэдэг. Яг гэвэл өнөөдөр хотын дарга, хорон дарга, өнөөдөр сумын дарга тий яг тэр хүн байгаа юм бэ. Бусдыг загнадаг хүн биш байхгүй тэр. Айлгадаг хүн биш байхгүй. Одоо ингээд хараад тахт нэг юм дарга гэдэг дүртэй орцсон. Үгүй шүү дээ. Тэр хүн бол иргэдийн төлөө явж идэг. Тэгээ гутлан шороотой цүнхээ өрөөд явж идэг хүн байх хэрэгтэй байхгүй юу? Одоо яг тэр бол ингээд хөгжилтэй орнуудад бол тийм байдаг. Гэтэл манайхан ингээд айгүй гой костюм өмсчөөд ингээд гутлан цэвэрхэн ширээний ар суугаад дарга суугаад байдаг. Тэгэхээр бид нэр уучлаарай та бол хүмүүст үйлчлэх гээд томилогдсон ийм одоо илч шүдэ гэдгээ хизээч бүх март гэж би бүр хэлмээр санагдаад байдаг. Нэг хэсэг би сумын дарга болъё гэж бодож байсан. Бүр сайн хурж ажиллана тий. Тэр бүр ингээд юу яасан гэхээр би юуны нэг айгүй гоё арга хэмжээнд дэлхийн банкны нэг арга хэмжээнд орсон байхгүй. Тэгээ Cities for People юу л хэдэ би одоо санахгүй байна. Тэгээ гих мэтлэг айгүй олон гоё юмуд явчаад би энэ юм ингээд өөрчлөх гээд ингээд ирээд би дарга нартай ярихаар ойлгохгүй, хүмүүстэй ярихаар ойлгохгүй. Гэхдээ би ерөөсөө сумын дарга болъё. Түл би болох байх гэ. Би тэр сумын даргаыг айгүй болчих болдго юм гэж бодсон чинь бурхан минь тэр миний хүрх орон зай бишсэн байна. Тэр бол ерөөсөө яг улс төрийн тэмүүлэх тий. Тэр улс төрөөр нэлээч явж байгаа учраас тэгээд тийм болдго юм билээ. Тэгэхээр зүгээр би одоо юу ч хэлэх гээд байна нэхэр ирээдүйн тэгээ залуу одоо үеийг бид нар яг энэ одоо амьдрах орчиндөө чи идэвхтэй иргэн байх ёстой шүү гэдгийг мэдрүүлж хөгжүүлэх юм дээр бас боловсролын байгууллагууд анхаарах ёстой болоо гэж би боддгийг. Дүндээ яриаг юм болчихсон заах байх. Манай подкастны хугацаас бага байна. За тэгээд ер нь аль төгсгөл хэсэгтээ орж байна. Тэгээд бид нар өнөөдөр таны хүрэлцээр маш их баяртай. Тэгээд манай подкастыг сонсож байгаа залууст хандаад тэгээд таны одоо энэ их ажлын одоо үр дүнг одоо энэ их эхлэлийн тавиад өгсөн энэ ажлыг цааш нь авч явах хүмүүс бол бид нэр гэж харж байна. Манай хот төлөөлөгчид, залуу архитекторууд тэгээ таны саяны хэлдгээр бол бүхэл салбарын мэрэгчлэтнүүд хотын төлөө цохилох зүрхтэй те хамтарсан ажиллагаагаар ингэж цааш нь авч явах хүмүүс бид нар гэж харж байна. Тэгээд бид нар нэг цочтоос урай асуудыг юу ч хийж болно. Тэр нь заавал мэрэгчлийн ч биш те. Тэгээд биднэрт хандаад таны энэ их ажлыг цааш нь авч явах хүмүүст хандаад урай хэлээч гэвэл. Нэгдүгürt би яг одоо энийг ингээ ойлгоод энийг
нэг юм vibe нийцлэх юм ингээ болоод тэр хүмүүс нэг тайвшаа гоё гэжтэй. Тэгэхээр яг би тийм одоо vibeтэй яг одоо тийм учраас нэгдүгээр би та нарт хамтарч ажиллая гэж хэлмээр байна. Би юу хийж чаддаг, юу хийж чадах вэ? Тэрүүгээрээ л та нартай хувь нэмэр оруулж өгч чадна. Тийм учраас хамтарч ажиллая. Тэгээд оролцож сурцгаая. Тэгж хэлмээр. Тийм шүү дээ. Оролцох хэрэгтэй. Хамгийн ихний ингээ болох юм бол оролцох. Тий. Одоо мэрэгчлэнүүд эртэл манай одоо яг энэ салбарын хүртэл өөрсдөө нэгдэж чадахгүй байна. Оролцож чадахгүй. Оролцоод ярихаараа яг өөрийнхөө нөгөө perception, өөрийнхөө харж байгаа хайцгаараа юм яриад ингээ. Тэгэл тэрүүгээр ингээ бүр тэр бусдыг одоо нөгөө сонсно гэдэг чинь бас аюу том соёл шүү дээ ер нь бол тий. Тэгэхээр одоо бид нэр оролцоо сурья гэдгийн дотор айгүй хэм агуулгадж байгаа байхгүй юу? Тэрний цаана хамтраа л гэсэн санаа. Та түрүү хэлсэн шүү дээ. Энэ болохоор зүгээр нэг сэтгэл бодогдоод байгаа нэг асуулт. Мэдээж 20 жилийн өмнө энэ ажлыг эхлэхэд цаг хугацаа өөрөөсөн баг. Тэгээд юмны ер нь цаг хугацаа нэрдэг юм аа гэд хэлжсэн. Анх танд энэ бүхнийг ярихад тий одоо яг ингээ хувь хүний зүгээс юм маш их тэмцэл байсан уу? Танд шантрах үеуд байсан уу? Тэр анх энэ ажлыг ингээл хүмүүст ярьж эхэлж явах энэ сэтгэл өөрөөсөн. Тэгээ яг ер нь бол нэг юм ойлгосон би. Иргэд өөрчлөгддөг юм байна. Өөрөөр хэлбэл нөгөө бидний харьцах гээд байгаа нэг гэр хорооллын иргэд бол яг тэндээ амьдарчлаа, ямар засаг болсон, юу ч болсон амьдрал үргэлжлэж байгаа. Тэгэхээр тэд нартэй л ажиллах нь чухал юм байна. Тэгээд би ч нөгөө нэг улс төрийнхнийг өөрчлөх гэж үзсэн. Тэгээ орон нутгийн удирдлагуудыг өөрчлөх гэж үзсэн. Төлөвлөгч, архитектор, мэрэгчлэнүүдийг өөрчлөх гэж үзсэн. За академик төвшний хүмүүстийг ажиллаж үзсэн. Тэгээ иргэдтэй ажиллаж үзсэн. Бүгд хамгийн чухал юм нь бол ерөөсөө иргэд л өөрчлөгддөг юм бэл. Тийм учраас улс төрчтэй ажиллал арай гэж наашаа болоод огцорчдөг. Дараагийн өмнө орж ирдэг, дараа нь өөр юм явчихдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол би юу гэж хэлэх вэ гэхээр юу юм бэлээ? Хамгийн доктортой харилцааг бол иргэдтэй л үүсэг. Тэр ямар ч өөрчлөлт болж исэн тэр хүмүүсийн амьдрал үргэлжсээр байгаа учраас бид нартэй л ажиллах хэрэгтэй юм. Тэгэхээр аливаа юм бол өөрийн цаг хугацаатай. Цаг хугацаанд болоогүй үед хичнээн мэргийн санаа гараад тэр бол хизээч ядгүй тий бэлдэхгүй хүрдэггүй тийм л юм билээ тий. Их гоё гэрэл хасж байгаа юм шиг мэдрэмж төрөд. За тэгээд ер нь подкастны маань хугацаач дуусж байна. Тэгээд дахин уриалъя. За чи орцсон уу? За. Чи гарч. За тэгээд ерөнхийдөө подкастны маань хугацаа ч гэсэн дуусж байна. Гэхдээ энэ хоёр их чинь маань яриа бол үргэлжилсээр байх олон та бүхэн бас Зөөлөн хот фестивалд хүрэлцэн ирж илтгэгч нарын маань үнцэнтэй яриаг заавал сонсоорой гэж дахин уриалмаар байна. Тэгээд бид ч гэсэн дахиад хамтраад ярих сэдвүүдээ байвал та бас нээлттэй хүлээж авах байх тийм. Бид нар ч гэсэн тантай ингээд хамтарч ажиллаа. Таны одоо ажлыг таны дамжуулмаар байгаа юмыг дамжуулахдаа бол хизээд нээлттэй байх болно. Тэгээ манай энэ удаагийн дугаарт хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. За их баярлалаа. Та нар ч гэсэн амжилт хүсье.